Сайн байцгаана уу. Өнөөдөр та бүгдээ амнаат гэдэг зүйлийг маш энгийнээр тайлбарлаж өгье. Амнаат гэдэг бол ерөнхийдөө Монгол улсын газрын хэвлэлд байгаа. Энэ байгалийн баялагийг тодорхой компаниуд олборлож гадаад гаргасан тохиолдолд эсвэл үйлдвэрлэл бий болгосон тохиолдолд төлж байгаа төлбөр юм. Амнаат гэдэг бол ард түмэн байгалийн баялагийнхаа үр өгөөжийг хүртэх хамгийн том хэрэгсэл гэдээ ойлгож хэрэгтэй. За энэ амнаатаас орж ирж байгаа орлогоор бид нэр багш эмчнэрийн цалин тавьдаг, сургууль цэцэрлэгийн хүртээ хэмжээг бий болгодог, баялагын саналууга хоримтлол оруулдаг, орон нутгийн хөгжлийн сангаа дэмжиж, орон нутгийн хөгжлийг бас дэмждэг байна. Энд орж ирж байгаа орлогыг бид нэмэгдүүлэх бодиттой байх чиглэлээр цаашдаа ажиллах нь зүй ёсны хэрэг. Гэвч засгийн газрын 2025 оны 55 дугаар тогтоолоор амнаатын орлогыг бууруулах эрсдэл бүхий шийдвэрийг гаргаад хэрэгжээд явж байна. Түрүүчээсээ ч гэсэн эрсдлүүд бий болоод эхэлсэн байна. Энийг би зарчмын хувьд тайлбарлая гэж бодож байгаа. За ерөн зүгээр ашигт малтмлын хуулийн 27-гийн 1-ийн 4-ийг харчих хэрэгтэй. Аливаа этгээд нь ашигт малтмлыг гадаад улс руу буюу экспорт нь гаргахдаа зах зээлийн үнээр борлуулах үүрэгтэй байдаг. Энийг үндэслээд ашигт малтмлын хууль зааснаар олон улсын зах зээлийн үнээс амнаатыг ямар ч хөнгөлтүүгээр улсын хэмжээнд нэгэн жигд авах ийм хууль эрх зүйн орчин үйлчилж байна. Гэтэл засгийн газар маань дээрх хуулиудын заалттай зөрчилдсөн 55 дугаар тогтоолыг баталсан. Энэ батлахдаа уулуурхаан биржийн тухай хуулиар 25% зарсан тохиолдолд үлдэгдэл бусад 75%-ийг уулуурхаан биржээр зарахгүй байж болно. Энэ 75%-ийг 25%-д оногдуулж байгаа амнаатын татвараар тооцож бид нэр татвараа авъя гэдэг ийм хөнгөлтийг идэлүүлэх агуулга бүхий тогтоолыг баталж мөрдүүлээд байна. Өөрөөр хэлэх юм бол биржээр зарсан бол биржийн бус замаар зарсан бол олон улсын зах зээлийн үнээр төлөх гэсэн тэр зохицуулт аргачлал нь одоо хүртэл мөрдөгдөд байгаа мөртлөө тэр аргачлалтай давхцуулаад дахиад ийм аргачлалыг 4 сар 10 хоногийн хугацаатай тодорхой этгээдүүдэд давуу байдал бий болохоор баталсан байна. 2016 оны 81 дугаар тогтоол. Энэгээр бид нэр тооцож амнаатаа авдаг. Маш олон эрдэс баялагуудад амнаат ногдуулж байгаа аргачлал байна. За нүүрсэн дээр бүгд найрамдах хятад ард улсын нүүрсний зах зээлийн үнийн мэдээллийн их сурвалжийг үндэслэн амнаатыг тооцно гэдэг энэ арга зүй байгаа. Энэ өөрөөр хэлэх юм бол та биржээр нүүрс зараагүй бол энэ их сурвалжийг үндэслэн уул уурхаан яам сангийн яам маань хамтарч сар болгон энэ амнаатыг тооцох үнийг зарлаж байгаа. За энэ дээр мэдээж уул уурхаан биржийн тухай батлагдсантай холбоотойгоор биржээр зарсан нүүрсийг бол биржийнхэн тэр тухайн үед зарагдсан ханшаас нь тооцож 5% амнаатыг авж байгаа. Гэтэл засгийн газар маань биржээр 25% зарж болно. Бусад 75% биржийн бус байдлаар зараад тэр зарсан 75% биржийн үнээр зарснаар тооцоолж амнаат тооцоолоорой гэдэг ийм аргачлалыг баталж байгаа. Тэгэхээр манай ашигт малтмлын болон яг энэ уул уурхайтай холбоотой амнаатыг зохицуулж байгаа хууль дээр дүүцүүлэн тооцож амнаат тооцох ямар ч ойлголт зохицуулт байхгүй байгааг та бүхэн харж байгаа. За хэдүүлээ тодорхой нүүрсний ангилал дээрээс энэ аргачлал хэрхэн үйлчилж байгааг харъя. За 3.1 когч нүүрс манай дотоодын бирж дээр 10 сарын 6-ны өдрийн худалдаа авалтаар $92.60 зарагдсан. За ганц мод бомбт дээр энэ ханш маань 890 юан орчим байгаа. За 890 юан гэдэг бол Монгол мөнгөнд хөрвүүлээд буцаагаад долларт хөрвүүлгээд $124.80 центтэй болж байгаа. Зөрүү $32 зөрүү байгаа. Үндсэндээ энэ аргачлалаар энэ $32 дээр татвар авахгүй гэсэн ийм зүйлийг үндсэндээ оногдуулж байгаа. Саяын жишээг л авчи. 3.1 коокин нүүрс зарж байна хэдүүлээ. За энэ 10 сарын 6-ны ханшаараа гэж бодъё. За хэдүүлээ 100 тонн нүүрс зарж байгаа гэж тооцъё нэг. Тэгэхээр засгийн газрын 55 дугаар тогтоолоор бол 25 тонн биржээр зарж байгаа. За тэгэхээр биржийн үн маань түрүүн би хэлсэн. За 10 сарын 6-ныхаа үнийг л авъя. $92. За $92.60 зарагдсан. За ингээд хэдүүлээ. Тоон тутмын шүү. За ингээд $92.60 тоон тутмыг нь зарсан гэж байгаа. 75 тонн үрсэгээ биржийн бусаар зарсан гэж тооцъё. За магадгүй хамгийн ойрхон ганц модны жишээг авъя. Өнөөдөр манай ихэнх нүүрс бол ганц мод бомбтаар гарч байгаа. Ганц мод бомбтон дээр яг энэ төрлийн нүүрс 800 за 90 юан байгаа. За юан те.
За энийг өнөөдөр Монгол онкны ханш юаны 504 төгрөг байгаа. За долларны 3590 хэдэн төгрөгтэй 93 төгрөгтэй байсан баг. За ингээд бодохоор энэ нэг тоон тутам $124 80 центээр зарагдчих. За тоон тутам шүү тоон. Тэгэхээр хэдүүлээ яг энэ дээрээс л одоо авч үзье. Тэгэхээр засгийн газрын 55 дугаар аргачлаар бол за энэ тоон тутмын $92 зарсан одоо нүүрсэн дээр амнаат нь 5% гэж тооцоод үндсэндээ $4 63 центийг төлөхөр байна. Тоон тутамд. За тий энийг бас манайхан ойлгох хэрэгтэй. За нийт 25 тонн одоо нүүрсэн дээр энэ $4 63 центээр тооцоод нэг нийлбэр дүн $115 төлөхөр байна. За 115. За 75 тонн нүүрсээ биржийн бусаар $124 зур ганц модны үнээр зарлаа гэхэд амнаат нь 5%-аар тооцоод $6 за 24 цент төлөхөр байна. За энэ 75 тонн нүүрсэндээ нийт амнаат нь бол $468 төлөхөр ийм тооцоол байгаад байна. Гэтэл засгийн газрын 55-аар энэ $124-оор 80 центээр зарж байгаа үнийг $92-оор тооцоолж болно гэдэг зүйлийг харсан. Энэ байдлаар улсын төсөвт орох ёстой амнаатай орлогыг бууруулж байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ 75 тонн үрсээгээ $124 зарсан хамаагүй. Энийг $92 60 центээр зарсан тооцоолаад амнаатаа тооц. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол нөгөө тоон тутамд $6.24 цент төлөх юм чинь 75 тонн үрсээ $4 одоо 63 центээр тооцоолж амнаас төлөх болж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө нийт $300 одоо $47 20 центийг төлөх болчихж штэ 75 тонн дээр. Энийний зөрүү буюу төлж болохоос амнатаас $120-ыг багаар авъя гэдэг л зүйлийг хийчихэд байгаа. Тэгээ энэ дээр харамсалтай нь бол одоо сая 8 сард тоор Эрдэнэс 5 биржийн бус замаар борлуулсан 1.8 их найд одоо төгрөгийн одоо үн ханштай нүүрсэн дээрээс 163.9 тэрбум төгрөгийг нь одоо хөнгөлөлт буюу бууралт хасалт хийж тооцож байгаад энэ дээрээс нь амраат тооцсон байна. Энэ дээрээс юу болсон гэхээр улсын төсөвт орох ёстой 15.4 тэрбум төгрөг зөвхөн ганцхан энэ үйлдэлээс байхгүй болж байгаа. Ийм одоо засгийн газрын 55 дугаар тогтоол өнөөдөр гаргаж байгаа нь шудраг ус байна л гэж үзэж байгаа. Энэ засгийн газрын 2025 оны 55 дугаар тогтоолын хамгийн сөрөг талыг би одоо та бүгд бас хэлэх гээд байна. Оюун толгойн хөрөнгө оруулалтын гэрээг бид нэр тодорхой этгээдүүдтэй байгуулсан. Энэ өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Оюун толгойн хөрөнгө оруулалтын гэрээний 11-ийн 4 хүч залт байдаг. 11-ийн 4. Хөрөнгө оруулагч түүний хамааралгүй этгээдүүдэд оруулсан хөрөнгө оруулалтаа өмчлөх, эзэмших, ашиглах, захиран зарцуулахдаа Монгол улсын засгийн газар дотоодын хөрөнгө оруулагч нарт олгодгоос дутуугүй тааламжтай нөхцөлийг эдлэх хэрэгтэй гэж хэлсэн. Оюун толгой дээр бид нэр амнаатыг авахдаа Лондонгийн биржийн ханшаар тооцож түүнээс 5% авдаг. Гэтэл энэ засгийн газрын 55 дугаар тогтоолоор байх юм бол бид одоо Лондонгийн биржээр тооцоолмаар байна. Дотоодын биржээр чи 25%-ийг зараад 75 үлдэгдэл бусад байдлаар зарсан буюу Лондонгийн биржээр зарсан 75% дээр дотоодын биржээр чинь тооцоолж амнаат төлөй өгдөг байдал орох гэж байна гэсэн. Энэ давуу талыг эдлийгээд оюун толгой компани хүсэлт өгөхөд засгийн газар асуудлыг нь авч хэлцгээс өөр аргагүй байдал оруулж Монгол улсын иргэд бас оюун толгой төслөөс хүртэх төсвийн орлого энэ хэмжээгээр буурах магадгүй энэ эдийн засагт маш томоохон дөргөл цохилтыг өгөх ийм нөхцөлийг бүрдүүлж байна. Үнийг даруй одоо засах ёстой гэж үзэж байгаа.